Жек Лондоны зохиол Саран хөндөй. 2 дугаар хэсэг. Тэд ургаан модыг хан болгосон задгай зоогийн газар хооллоход дөрвөлнгийн тооцоог биел даах юм байна гэж Саксон үгийн далимт хэлв. Бусад ширээн цуусан хос залуусын дунд танихан олон байсан тул манай дөрөв тэдэнтэй мэндэлж тоглоомын үгээр баяр баясгалантай харилцаж байв. Берт Мэрийг өөрийн хүүхэн гэж улааран бүдүүлгээр нотлохыг оролдон гарыг нь барьж чимхэж гар дээр нь өрөөсөн гараан тавьж хоёр бөгжийг булааж аваад эргүүлж өгөхгүй баахан цааргалан бүсэлхийгээр нь байн тэврэхэд Мэри заримдаа нударч заримдаа огт анзаарахгүй байгаа царай гаргавч чухам үннийг нь хэн ч андахгүй байлаа. Хамт яваа залууга анхааралтай сонжоод өгцөөнтэй байсан Саксон дотроо биел марзганлаач гэсэн лав ийм хачин загнахгүй гэж ботхоос таатай санагдана. Ямар ч болтугай Берт бол бусадад зарим залуу шиг хүүхнээ ингэж муухай ноолж үүлийг нь барахгүй дэгэ. Тэгээд түүний ханхар сайхан мөрийг өөрийн ирэхгүй ширтэн ажиж байснаа таныг яагаад бүдүүн биел гэдэг юм? Нэг их өндөр биш атал гэж асуув. Метр 70 хэд орчимдоо миний жингээр л тэгсгэдэг байх. Дэвжэн дээр гарахт нь 180 фунт гэдэг юм гэж Берт хошоо нэм. За тэр яах вэ? Би боксч хүн биш. Дэвжэн дээр гаралгүй хагасчил болоод байна шүү дээ. Дими үгээр яах вэ? гэж биел найзынхаа үгийг эрс таслан нүдэн ялтулзав. Фрискогийн слэшрийг нам цогтөг тэр үдэс чи $200 авч билээ гэж Берт бахархан хэлв. За болдоо амаатат. Саксон таач гэсэн бас яггүй биерхүү юм байна шүү. Таны жинг би таах гээд үзвэл яах бол ийм бөөрөнхий гойлгхон биетэй хүн нилээн чин татна да. Юу л бол мэдэх гэж чаддаггүй юм шүү. Биелэг Фоксо хайсан гэхэд Саксон баярлах гонсойхынхоо аль нэг нь ч мэдэхгүй байв. Намайг тутуу өнөлж болохгүй шүү. Би энэ талаар антгаа болсон хүн шүү. Харж л байгаарай гэд биел хүүхнийг шинжиж эхлэв. Бив ялдрыг нь зүгээр хэмжих биш харин ч дотроо таашаан бахархаж буйн илт байлаа. Биел Саксон руу дөхөж буглагных нь булчин зөөлхөн базав. Булчингийн базж буйгаар Саксонд чадaltaй бөгөөд шудрах санагдлаа. Эрх хүн гэхэд ихэдмээр жаал хөөх ихэд багадмаар энэ залуу цаанаал нэг аятайхан сэтгэл булаа. Берт юм уу өөр ямар ч залуу гарыг нь ингэж батсан бол Саксон уурлах байв. Гэтэл биел жохом заяаны хань маань энэ биш үү гэж бас бодтол цаадах нь бодлыг нь таслан хувцас гутал чинь 7 фунтээс хэтрэхгүй. Тэгээд 123-аас 7-г хасахаар та 116 фунт болох нь. Мэри зэмлсэн янзтай. За болдоо Билл Робертс минь. Ийм юм ярих муухай гэв. Билл өдөөс нь гайхсан янзтай харж. Ямар юм гэв. Дахиад л яасан шинжгүй юм харахгүй юу? Саксоныг ичээчглээ. Битгий хотлоо хэл гэж Саксон зэвүрхэхэд Билл. Харин Мэри та иймэрхүү юм яриад байвал миний нүур улаахдаг шүү. Юу муухай юу сайхныг би ялгахтайгаа хүн. Хүн ямар үг хэлж байгаа нь гол биш. Харин юу бодоод хэлж байгаа нь чухал. Би ердөө ч муухай юм бодоогүй. Саксон ч ойлгож байна. Таны бодож байгааг би ч Саксон ч бодоогүй байх шүү гэв. Юу гинэ та хэтрүүлж байна шүү. Би хизээч бозар муухай юм боддоггүй гэж Мэри дуалдав. Бойл Мэри дуугаваа. Юун дими юм ярина вэ? Би л иймэрхүү юмд хизээний дургүй хүн шүү гэж Берт шийдэмгий хэлв. Тэгвэл тийм бүдүүл өгөх хэлж байх хэрэггүй шүү дээ гэж Мэри мөчөөгөө өгөхгүй байв. За Мэри минь боли битгий уурал. Ингээд боллоо гэж биел шулуухан хэлээд Саксон руу эргэж бэ таасан бидтэй гэв. 122 хувцастайгаа 122 гэж Саксон хэлээд Мэри рүү гайхсан янзтай харав. Бэл тэсгэлгүй инээд алдахад Берт ч бас инээлээ. Юу л гэж бодвол ботхоос биш. Гэхдээ амар болсон юм да. Хоёулаа Саксон чийч гэсэн би чамайг ийм гэж хизээч бодоогүй гэж Мэри сөргөхөд Берт за миний дүү зүгээр гээд бүсэлхийгээр нь тэврэв. Мэри эхлээд дургуулж байгаа хүн болж өөдөөс нь сүрхий түлхснээ найзыгаа гомд очгож магадгүй гэж айгаад тоглоом дохуу хийж эхлэв. Тэгээд сайхан зан хөдлөхөд Бертийн гарч байх ёстой газараа буцав. Хоёул зүү орох завсаргүй бие биедээ наалдан шивнэлдэж гарлаа. Билл Саксонтай 50 нар ярилцсан. Нэр чинь үнэхээр сони юм да. Ийм нэртэй хүн байхыг би ерөө сонсоогүй. Сайхан нэр. Надад л гоё санагдаж байна. Гэхэд Саксон ээжийн өгсөн нэр боловсралтай хүн байсан юм.
хачин үг хичнээн ихийг мэддэг байжвдээ. Намнаас алдгүй бараг амьсгаагаа хураатал унсаар байж билээ. Хичнээн ихэн бичдэг байсан гэж санана. Дээр үед Сан Хосед гарч байсан сонд хэвлэгдсэн шүлгүүдийг би олж унссан. Намайг жаахан байхад сакс гэж ястан байсан. Ийм тийм улс байсан гэж надад ярьдаг байж билээ. Индианууд шиг зэрлэг, ялгаан цагаан арьстай, цэнхэрнүүдтэй, улаан хөрөн үстэй, айхтар их дайчин улс байсан гэж ярьдагсан. Би л яриагийн шимтэн сонсохын хамт нүднээс нь хараа салгахгүй ширтэн. Тийм улс байсан гэж ердөөч сонсоогүй юм байна. Хаагур энэ хавар нутгалдаг байсан болов уу? Бүсгүй инээж. Үгүй, Англид байсан хүмүүс байхгүй юу? Анхны англи хүмүүс байж. Америкчууд англичуудаас гаралтайг та мэднэ. Тэгэхээр би Мэри Берт бүгдээрээ сакс үндэстэн байхгүй юу? Нэг үгээр хэлбэл Америк хүн бүхэн Даго юм уу Японд биш бол сакс үндэстний хүн байх нь байна шүү дээ гэв. Би Саксоны ярьсан энэ шин зүйлийн тухай бодохцоор миний өвөг дээдэс Лавл ээжим нь өвөг дээдэс дээр үеэс Америкт аж төрж байж хэдэн зуун жилийн өмнө Мэн харал дээр ирж буусан гинлээ гэхэд Саксон баярлан үгийг нь тасалж миний эцэг бас Мэнийх юм гинлээ. Эх минь Охайод юм уу одоо Охайогийн байгаа газар төрсөн юм гэсэн. Тэр нутгийг хээж өрөндийн их хадгалуур гэж нэрлэдэг байсан. Эцгийх чинь хин гэдэг байсан юм гэхэд би л мэдэхгүй гэд мөрөө хавцснаа. Цэвэр цусны Америк хүн байсан атлаа өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ ер нь хэн ч мэдэхгүй гэлээ. Харин таны нэр жинхэнэ хуучны Америк нэр юм. Одоо ч Англид Робертс гэдэг алдартай генерал бий. Саннаас уншсан. Эцгийн минь овог Робертс биш юм байна лээ. Ерөөс эцэгийнхээ огт мэддэггүй байж. Робертс гэдэг нь өрчилж авсан алт хайгч хүнийх нь нэр юм гинлээ. Ийм учиртай юм. Индианы Модох гэдэг аймгийнхантай хийсэн дайнд алт хайгч суурин суугч олон хүн оролцсон юм гин. Робертс тийм улсаар бүрэлдсэн нэг отрядыг удирджээ. Нэг тулалдаанд тун олон хүн олзолж тэдний дотор хүүхэд эмэгтэйчүүд тэрч байтугай хөхөл хөгтөж олон байж. Тэр хүүхдүүдийн нэг нь миний эцэг байж л дээ. 4 юм уу 5 зөвхөн индианаар л ярьдаг хүүхэд байж. Саксон алга хавсар нь нүдэн гялцаж индианууд олзолсон байж. Тийм бололтой. Тэр аймгийнхан 4 жилийн өмнө Орегонд суурьсан суугчдыг хүйс тэмтрэх төгсөн юм гэж олон хүн ярилцдаг юм. Робертс тэр хүүг үржилсэн болохоор би жинхэнэ эцгийнхээ нэрийг мэддэггүй юм. Харин эцэг минь илчилгүй ээрэм талаар туулж өнгөрсөн нь эргэлзээгүй байх шүү. Миний эцэг ч өөрцгүй омг бардан байдалтай хэлв. Миний ээж ч эцэг ихэн хээр талыг туулаад Флат гэдэг голын хавьд ирэхэд Чингэлэг тэрэгэн дотор төрсөн гинлээ гэж би л хоолой чичрэн хэлэхэд Саксон миний ээж тэгэхэд 8 настай охин байжээ. Хөлөлсөн шарууд нь эцээд замын ихэнхийг явган туулсан гэдгийг. Би л гараа сарваж алив хонгорн гараа нааша. Бид хоёрын эцэг эхийн хувь заяанд төстэй юм их байна. Тэгэхээр бид хоёр чинь хуучин найз нар гэсэн үгтэй гэв. Саксоны нүд сэргэж гараа өгснөөр ийхүү хоёул дотнчлон гар барьлаа. Гайхамар сайхан биш гэж юу? Та бид хоёул хуучин Америк удмын үр сад байна. Тэгээд бас тань шиг ийм нүдтэй, ийм өнгийн өстэй, арьстай хүн сакс биш байх бол ямар хүнийг сакс гэж хэлэхээ мэдэхгүй юм байна. Та чинь баатар хүн байна шүү дээ. Тэр тухай ярих дээрээ хөрвөл бидний өвөг дээдэс хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс байжээ. Тэгж тэмцэхгүй бол өөртөө сөнөх байсан юм чинь зүүн хэрэг шүү дээ. Та хоёр маань юу болоод ухаангүй яриад ил гэж ярих вэ? Гэж Мэри хажуунаас нь оролцов. Дотон сод амжсан байна. Гэхдээ танилцаад наад захын 7 хоног болсон улс шиг харагдаж байна шүү гэж Берт өдөв. Бид хоёроо аль хэдийн танил байхгүй юу? Бид хоёрыг нарт хорвоод мэдлээгүй байхад өвөг дээдэс маань илчилгүй ээрэм талыг туулж явсан улс байна шүү дээ гэж Саксон өчөв. Гэтэл танаахан Калифорнид очихын тулд бусдаар төмөр зам тавиулаад бас бүх индиануудыг устгуулахыг хүлээж байж. Гэснээ би л Саксонд их дотн байгаагаа зориуд онцлох гэсэн шиг Мэрид хандаж өгөөдөө Саксон бид хоёр чинь эндхийн ууган иргэд. Хэн хүн сонирхож асуувал ингэж л хэлээрэ гэв. Мэдэхгүй гэж Мэри нэлээд зөвүүн дургуун хөрсөн янзтай мөч өрөхөд эцэг минь дорн муж улсуудад байхан дээр гэж боддог байж. Иргэний дайнд оролцохыг ч хүсэж байсан байна. Бөмбөрчин байж
Тэгээ зүйлд нь Калифорнид очижээ. Гэхэд Саксон харин миний эцэг иргэний дайнд оролцохоор буцаж ирсэн юм гэв. Манай эцэгч тэгсэн гэж Билл залгуулan хэлв. Тэр хоёр бие биенээ их л баяртайгаар харахыг бодхол энэ явдлаас улам дотн болсон хэрэг биз. Гэлээч гэсэн бүгд л үхээ бицтэй. Юу нэн үхэх үнэн гэдэг биз? Хаач өгсөн өөрцгүй. Байлдаанд өгсөн ч бурхны газар мажисэн ч өөрцгүй. Мөн чанар нь адил. Үгүй болсноос хойш ямар ялгаа байх вэ? Би бол эцэг их маань дүүжлүүлж өгсөн байлаач тоохгүй. Мянган жилийн дараа хэн асуух юм? Өвөг дээдсэрэн гайхуулах гэдэм ээ. Бөө нажид. Миний эцэг их тэр дайнаас 2 жилийн дараа ертөнцид мэндэлсэн болохоор үнэндээ оролцох ч болцоогүй байж. Харин миний 2 авгах Гетсбургийн дэргэд алагдсан гэдэг шүү. За да ер нь иймэрхүү юм яриад яах ч билээ дээ гэж Берт баахан ёжлов. Нэрээ ч тиймтэй гэж Мэри дэмжихэд Берт түүнийг дахин тэрвэрлээ. Гэхдээ бид бүгдээрээ л амьд явна шүү дээ. Үнэн тийм биз? Энэ бол хамгийн чухал. Үхэгсэд шүү дээ. Үгсэн хэвээрэл үлдэн гэдгийг толгоогоор андгаалсан ч чадах байна. Мэри амыг нь гараар нь таглаж ийм аимшигтай юм ярьлаа хэмээн загнахад цаадах нь харин алгын үнсэд биерүн тэмүүллээ. Зоогийн газар хүн олшрох тусам аяг тавгны чимээ улам чанга сонсогдох болов. Дүнгэр ярилцах, жигд хөнгөнөх чимээн дунд хаяа дуу аялах бүсгүүчүүдийн цангинсан дуу хадаж мөн эр хүний гоц бүдүүн дуу хаяа ялгаран дуулдаж байв. Залуус голцоо найз эмэгтэй нартайгаа хөгжөөнтэй юм ярилцах тул тийхүү содон дуулдах аж. Халамцж улаан зээрд болсон ирчүүл олон байв. Хажуугийн ширээний аль нэгтээ суух хүүхнүүдээс биелийг дуутахад Саксонд хардах сэтгэл төрж хүүхнүүдэд нүртэй хуймта хүүхнүүд эргүүлдэг юм байна гэж бодлоо. Яасан амар юм. Ичгүргүй амтд байна да. Нэрээ боддог хүүхэн ерөөс ингэхгүй дээ. Үгүй тэр сонсооч гэж Мэри зэвэрхэн хэлв. Хүүхнүүдийн дотроос Барафтар царайтай болцгор нэг охин би чи намайг танихгүй байна гэж юу гэж хашгирлаа. Танилгүй яахав таньж байна хонгор минь гэж Билл зоригтой хэлээд их л дургүй байгаа бололтой яр байхыг Саксон ажиглаад баярлав. Нөгөө хүүхэн бүжиглэх үү гэхэд Билл магадгүй гэд Саксон руу шууд эргэлээ. Бид хуучин Америк хүмүүс болохоор биенээ бараадаж явсан дээр байхаа. Та юу гэж бодож байна? Бидний улс ер цөөн болж шүү. Харь газрын 9 шидийн амьтдаар дүүрч гүйцлээ. Гэх мэтээр Билл их л 50 нам дуугаар Саксонд толгоогоо ойртуулан ярьж байгаа нь нөгөө хүүхэнд би ийм хүнтэй гэдгээ мэдгдэх гэснийг хажээ. Өөдөөс нь харсан ширээнд суух нэг залуу Саксоноос нүд салхаан болов. Хувцалсан байдлын аживал нилээд болох бүдүүлэг хамт суугаа ирэм хоёр нь ч мөн өөрсгөө тийм улс мэт харагдлаа. Тэр залуугийн нүүр барааж нүд нь гялалзаж гинэт "Оо та юу Хелен шахаад та наашаа суугаач" гэж хашгирав. Хажуудан суугаа хүүхэн хүзүүгээр нь тэрэн аргадах боловч нөгөөх нь "Хөөрхөн хүүхэн гэдэг чинь ястаа тэр дээ. Би очоо тэр муусан шааруудаас халгаж аваад ирий. Махны гудамжны тарихгүй амтан байна" гэж Мэри нулимх шахан хэлв. Хүүхэн нь үзэн ядсан харцаар ширтэж байг Саксон мэдлээ. Биллийг харвал нүднийх нь харцанд уур хилэнгийн оч бадарч цэнхэр нүд нь гойд сайхан бодол дүүрэн харагдах бөгөөд өнгө нь янзаар хувирч ёроолгүй гүнзгий далаа мэт санагдав. Билл ярихаас дургүй нөхөр бололтой дуугаа хураа. "Хэрвэл болгоод яах юм бэ? Эргийн тэртэх талын хүмүүс юм. Тэгээд л чамайг танихгүй байна та" гэж Берт хэлээд босон хариж тэдний ширээнд хурж очиод нэг юм шивгнээд буцаж ирэв. Нөгөө гурав нэгэн зэрэг Билл рүү эргэж харав. Саксонд юм хилээд байсан нөгөө залуу суудлаасаа босоход хүүхэн нь явуулахгүй гэж гараас нь чангаах боловч манер гараа суг татан аваад гуйвж дайвсаар Биллийн дэргэд хурч ирэв. Ханхар цээжтэй, догшин царайтай, яозгүй чонон харцтай залуу юм. Омг нь нилээд дарагдсан бололтой гуйвчиж ирээд ширээг нь түшин зогссноо. "Та чин Билл Робертс байсан юм бэ? Тийм бол ухрахаас өөр доомгүй. Уучлаарай. Эмэгтэй хүн таних талаараа бас авиастайд чинь бахархаж байна. Энэ талаар би мэрэгдсэн хүн. Таныг таньсангүй л дээ. Тэрнээс биш нэгнүүдэрч харахгүй. Ойлгож байна уу? Дахин өршөөлгүй гар барих уу?"
гэж тэр хүн хэлээ ороолдуулан хэлэхэд Бээл царайгаа бараалган "За тэр яах вэ зүгээр. Иймэрхүү юм болсныг мартвал гүйцээ" гэд хөмсөг зангидснаа гарыг нь атгаад ширээнийхэн зүг яарамгүй боловч хүчтэй түлхэв. Саксоны нүур улаа ботрно. "Яста ирэх үе юм та. Өмг төшиг болж чадах найдаж болохгүй юм. Нэрийг нь сонсоод л ийм танхаа итгэхэд хоншиг номхон болдог байх нь" гэж бодно. Хоолны дараа оркестр дахин 2 бүжиг хийлгээд биеийн тамирын талбайд шилжив. Бүжиглэгчид зоогийн газрын ширээнд сууж байсан бүх хүн түүнчлэн цэцэрлэгт зугаалж байсан хүмүүс бүгд хөгжмийн араас даглаа. Байгалийн театрын суудал болсон өвстэй ингэрт 5,000 хүн багтан суух ба үзэгчдийн зарим нь биеийн тамирын талбай руу үерийн ус шиг уйлзан хөдөлжээ. Хамгийн түрүүнд олс татах болов. Окленд, Сан Франциско хоёрын тоосгочд тэмцэлдэх болж ханхар цээжтэй булиа залуус талдсан зэхэж зогсоод тулах гэж гутлынхан өсгийгээр газар хонхойлж гараа шороогоор үрж марсан инээдтэй юм ярилцсан баясалдана. Шүүгч ажлагсад хажуугаас нь дайран орох хамаатан садан найз нарыг нь хорих гээд нэмэр болсонгүй. Кельт тухсааныхан цус бүлгэлж заавал дийлэх гэсэн кельт санаа бодол хүчрэгдэхгүй байв. Тэг инг гэж зааж зөвлөх, занах, зүхэх зэргээр чих төжрөм хашгиралдаж эхлэв. Тэмцэлдэх багийнхан байс хийгээд булхай гарлаа гэж нэг нөгөөг нь зэмлэв. Хор шорон буцалсан үзэгч олны дунд эмэгтэй хүн эрэгтэйгээс цөөнгүй байв. Олс татах хүмүүсийн хөл дороос жигтэйхэн их тоос шороо босоход Мэри багтрах шахан найтаж эндээс зайлий хэмээн Бертээс гуйж байв. Гэтэл Берт тоглоомд улаарсан жаалхуу аятай хоргодоод болсонгүй. Дараачин ээлжинд үзэлцэх олны гүн рүү улам зүтгэв. Саксон Бээлээс тас зуурахад цаадах нь олны дундуур мөр дохоогоороо зай гарган айжуу уужуу зогсолтгүй явж байв. Бээл дэгийсэн өндөр хүн болохоор Саксоны дээрээс харан алмаарсхийн явхдаа нэг доёгор Ирландыг дохоогоороо нилээд хүчтэй яварчих шиг болоход тэр нь бошоохон зай тавилаа. Энэ бол хөөхнүүдээ ирэх газар биш юм. Уралдаан тэмцэн эхлэхэд хор шар буцлалгүй яах вэ? Залуучууд арайч хитрхи уучсан болол та. Ийм үед агсан сохтой юмнууд яадаг гэж санана гэж Бээл ярьж эхлэв. Намхан бүдүүн, эрэгтэй, эмэгтэй олон хүнтэй тийхүү жигтэлцэх Саксонд тун эвгүй санагдана. Тэдэнтэй зөөрлбөл Саксон хариугүй, бядгүй, охиноороо огт өөр төрлийн хүн мэтажээ. Гагцгүй Бээлийн бяр овсгоо хоёрын ачаар эсэмэнд явна. Бээл эмэгтэйчүүдийн царайг гин ажиглах боловч дахиад л өөрийг харах тул Саксон өөрөө гологдоогүй байгаагаа мэдэж байв. Тэр хоёроос холгүй хэдхэн алхмын зайд нэг юм болж хүмүүс муухай хашгиралд нь нүдэж балбах чимээ гарав. Хүмүүс төгшин уймэлдэж нэг том биетэй ир Саксоны хажуу борноос дайран Бээл рүү шахахад манер нөгөө хүний мөрнөөс нь барьж аваад нилээд хүчтэйхэн түлхэж орхив. Тэр хүн дуу алдаад эргэн харав. Нар салхинд борлсон ууртай нүртэй, цайвар өстэй, ягаргагүй Ирланд нүдтэй хүн байв. "Аа чи муу чөтгөр" гэж занахад "Чи элэнцгээ хийж энд зогсоод байгаа юм. Би чамайг бариад байгаа биш шүү" гэж Бээл тайван боловч зэвүүхэн хэлээд түрүүчийнхээс арай хүчтэй түлхчихв. Ирландэр дахин эргэх гэж чармаасан боловч хоёр талаасаа хүмүүст хавчигдаж дэмэл бухимдан хөдөлж чадахгүй байв. "Намалдгийн чин найнтай" гэж галзуу мэт хашгичж байснаа генетэд царайн хувирч инээмсэглэл тодрон ууртаа харагдаж байсан нүдэнд нь баярлах хөнгө нээлсэх их шиг болов. "Үгүй энэ чинь таныг ингэж эхэлдэж явна гэж даан чи мэдсэнгүй. Догшин шивэдийг луйвраар хоцсон болгосон боловч та яаж намалдгалахыг би нүдээр үзсэн" гэв. "Үгүй дээ, та андуурсан байна. Тэр өрөө би ёстой л мах болтлоо нүдүүлэхийг үдсэн биз. Шүүгчдийн шийд шудраг байсан" гэж Бээл алайлах маягтай хэллээ. Ирланд ир бүрхөөрч байна. Уг нь худал үгээр зулгойдч л дээ. Гэтэл Бээл огт тоолгүй үннээр нь ярихад залуу погсчныг хүндэтгэн бишрэх сэтгэлийн улам хүчтэй болгожээ. "Үнэн юм үннээрээ сайхан. Ширүүн тулалдаан болсон та ч юм уу жөөгөн өгөөгүй шүү. За би одоо эндээс гараан татаж аваад тантай гар бариад хадагтайд чинь бас зайгаргалцаж өгөөч." Шүүгчдэд цугласан олныг хойш болгох гээд аргаан барахтаа гар буугаар дэш буудлаа. Энэ бол дохио. Жинхэнэ там шиг юм болж эхлэх нь тэр. Тиймхүү хоёр эр хүнээр хамгаалагдсан Саксон тоглож буй хүмүүсийг овоо ойрхоноос харах боломжтой болов. Олс татаж буй хоёр талынхан хар тэнхэгээрээ чармаан хүчилж, царай нулааж, үе мөчн нужигна.
Шинэ улс гарт нь гулгах бөгөөд эрчүүлэг баттай бариг гэж эхнэр хүүхэд нь урагшаа тэмүүлэн чихэлцээр очиж олсон дээр нь адга дүүрэн шороо цоцж эхлэв. Дунд зэргийн насны бандгар бүдүүн хөөхөн нэг мэдсэн чинь нөхрийнхөө хажууд оччихсан өөрөө таталдсан чанга хашгирч байлаа. Нөгөө багийн ахлагч нөгөө бандгар хөөхнийг зайлуулах гэж татахад өөдөөс нь жигтэйхэн муухай хашгирав. Хөөхний талын нэг хүн нөгөө хүний холих руу дэлсэхэд тэр хүн сүгтүүлсэн өхөр мэт нам онов. Эсрэгэтгэхэд нь ч тэсэж байж чадсангүй булчинлаг булиа эхнэрүүд эрчүүлдэн туслахаар яарлаа. Шөөгч үзэгч хоёул яаж ч хилээд гуйгаад занаж зүхэд нэмэр болсонгүй. Эрэмгүй бүгдээрээ дайран орж олсноос таталцах боллоо. Хоёр баг биш, Окленд, Сан Франциско хоёр хотынхны тэмцээн. Бүгдийнхэн эсрэг хийх тэмцээн болон хувирчээ. Олноос таталцах газар нэгэнт олдохгүй тул 3 хүний гар бие дээрээ давхцаж байв. Гар дээрээс нь барьж чадахгүй нэг нь айлын багийн хүмүүсийг олсноос салгах гэж хүчлэн оролдох хүмүүсийн шүдийг цөм дэлсэж байв. Берт баярлан хашгирч байхад Мэри бүр айчгсан хажуунаас нь тас зуурчээ. Зарим нь газар очиж хүний хөлд дайруулж байв. Бөөн улаан тоос босож хүмүүс эрэмгүй галзуурсан мэт ойрлолтон хашгирч олсонд хүрэхийг дэмил хичээн зүтгэн. Балаа юм, ёстой балаа юм гэж би л хаяа хэлэх бөгөөд орчин тойронд юу болж байгааг сайтар мэдэх тул нөгөө Ирланд хүнийхээ хамт олны дундуур сандралгүй зүтгэсээр Саксоны хамт мултран гарлаа. Тэгж нэг баг нь хожих жам боллоо. Дийлдсэн багийг хорхотнуудынх нь хамт чирч гулдрахад үзэгчид араас нь хуйлрангүйлтлээ. Бэл тэнхүү Саксоныг аюул багтаа газар гарган Ирландын хамгаалалд орхиод өөрөө буцаж олны дотор шумбах мэт орж Берт Мэри хоёрыг төдгөн олж ирэв. Берт хулхаараа дэлсүүлж цуснаж болсон боловч хизээний хөгжөөнт байдал хിവэр. Харин Мэри бүр шахагдж урвайсан амтан галзуурхын даваан дээр гарсан шиг харагдахаагаад ийм спорт гэж байдгийм үү? Яста муухай юм, ичгүүртэй юм гэж байн үглэж байв. Эндээс шалуухан зайлцгаая. Одоо л эд галзууртагтаа орох гэж байна гэж би хэлэхэд Берт за жаахан хүлээлтэ. Би ийм сайхан үзмөр үзэхэд $8 ч харамлахгүй. 8 байтугай хэд ч яадгийм? Ийм олон хөх няц намалдаг болсон ам хацар үзээгүй удаж юу? Гэлээ. За тэгвэл буцаж очоод жаргалаа идэл. Би 2 хөөхнээ аваад тэр талд тэр ухаа дээр гараа. Тэндээс юм бүхэн дураатал харагдах байх. Харин чи чөтгөрүүдийн гарт орж нармаага нээлгэвдэ бол гомцтой л байгаарай гэж би л хэллээ. Хүмүүсийн өнөө чигцэлдэн зодоон нь хорхон зурд үгүй болж нэг хүн биеийн тамирын талбайн захад байдаг эндэр дээрээс эрэгтэй хүүхдийн уралдаа явуулах цаг боллоо гэж хашгирахад харамсаж халгалсан Берт нөгөө 3 дээрэн буцан очиж толгойн бэлд суулаа. Эрэгтэй хүүхэд, охид, залуу эмэгтэйчүүд, хижээл авгаачуул, тарган ирчүүл, тарган эмэгтэйчүүдийн уралдаа, бас догонцох уралдаа, хөл тушаатай уралдаа, хөлдөө шуудаа өглөөд уралдах гүйлтийн тэмцээн тус явагдав. Уралдаанд оролцогсод гүйлтийн замаар гүйж өнгөрөхөд үзэгч олон алга ташин элгийн хөштөл инээлдэж хөгжилдөж байв. Саяхан болж байсан чигсэлдэн зодон хэдийн мартагдан бүгд баясан ах дүүс мэт болсон байв. 5 залуу газар сууж хурууныхаа үзүүрийг газар шаагаад гүйгээд гисэн дохио хүлээж харагдав. 3 наамстай 2 нь гүйлтийн төмөр хадаас бүхий гутал өмсчээ. Залуу хүмүүсийн гүйлт төрүүлсэн хүнд $25 олгох шагналтай гэж хөтөлбөрт байгааг Берт уншаад тэр хадаастай хөрөн гутал өмссөн захаасаа 2 дахь хөрөн өстэй залууг хараарай. Сан Францискогийнх нь тэрнийг төрүүлнэ гэж мөр эцэж байгаа юм. Тэдний найдар болсон хүнэнтэй их олон хүн мөрийг тавьсан гинлээ гэв. Биллийг биеийн тамир спортын талаар онцгой их мэдлэгтэй хүн гэж бодож байсан Мэри та хэнийг төрүүлнэ гэж бодож байна гэж асуув. Би яаж мэдэх вэ? Эднийг анх удаага л харж байна. Миний бодоход бүгд ижил сайн харагдана. Аль даван л төрүүлэг. Энэ л хамгийн гол нь. Дохионы буу панхилээ. 5 залууж ухсхийн жирэлгэв. 3 нь бүр гараан дээрээсээ хоцров. Өнөө хөрөн өстэй төрүүлж удаад нь хавхаар өстэй залуу яг гизэг даран хурдлах тул тэр хоёрын нэг нь төрүүлэхээр байлаа. Ингээтэл хагас тойрог гүйгээд хар өст хөрөн өстэй гүйцэхэд одоо тэр залуу гүйцэхдэггүй төрүүлэх нь илэрхий боллоо. Хөрөн өстөөс лав 10 алхмын зайтай түрүү явхаагаад цаадах нь ганц жалхам ойртож чадахгүй байв. Сөрхийн амтан маань шүү. Ядарсан шинж ер алга харин хөрөн өст нь бүр цуцаж гүйцэж байна гэж би л баяртай хэлж байна. Хар өст хөрөн өстөөс яг 10 алхмын зайтай төрүүлсээр барайнд хурч ирэхэд цэнгэлдэгч олон жигтэжрэм хашгиралдаж баяр хүргэв. Бас дургуйтсан хүмүүсийн дууч сонсогдож байлаа. Берт бүр баярлаж төрүүлэгсдэг шүтгцөөраа "Оо ха, Фриског сайхан чадаа биз?
Одоо л зугаатай юм болно доо, харж л байгаарай. Шүүгчд шагнал мөнгөний өгөхгүй байна шүү. Талынхан нь хошуураад ирлээ. За та ийм зугаатай юм үтсэнгүй удлаа шүү. Одоо л нэг бил яагаад чангийн өгөхгүй гинэ гэж Саксон асуухад Фрискогийн талынхан түүнийг мэрэгжлийн тамирчин гэд маргаан дэгдэж байгаа юм байна. Энэ бол шударга биш хэрэг. Аль аль нь мөнгө авах гэж илгүйсэн. Тэгэхээр бүгд өөрсгүй мэрэгжлийн тамирчид гэсэн үг гэж Бил тайлбарлаж өгөв. Цугларагсад шүүгчдийн эндрийн өмнө шавааралдан хэрэлдэн шуугилдаж гарлаа. Шүүгчдийн байгаа газар нь хуучирсан муу 2 давхар барил гарах юм. 2 дугаар давхар нь өмнөрөө хаавчгүй учраас шүүгчд хоорондоо үзэгч олонний адил муудалцаж маргаж байгаа нь харагдана. Одоо л эхэлж байна да. Ичих нүүрэндээ илгнаас нь овшнууд юм та гэж Берт хашгирав. Хар үст 10-аад хүн дагуулсаар гадаа талын шатаар авирын эндрийн такт дээр хурч очлоо. Эднэр нярвтай найз юм байна. Мөнгөний өгч байна. Шүүгч нарын зарим нь зөвшөөрч, зарим нь эсэргүүцэж байна. Хүрэн үстийн талынхан ч очлоо гэж Бил хэлээд Саксон руу тайвшруулсан янзтай инээмсэглэн харснаа. Энэ удаа би цагаа олж тэндээс ашгүй зайллаа. Тэнд хэдэн хормын дараа сүд болно доо гэв. Мөнгөний буцааж өг гэж шүүгчд хэлж байна. Өгөхгүй бол хүрэн үстийнхэн булааж авах нь дээ. Дэрэгд нь очлоо шүү. Хараарай гэж Берт тайлбарлав. Ялагч нь цаасанд боодолтой 25 мөнгөн долларыг тэр дээр өргөж байна. Талынхан нь тойрч бүчээд мөнгө булаах гэсэн хүмүүсийг түлхэн зайлуулж байна. Зодон хараахан эхлээгөө боловч байдал улам хурцсаар өнөөх мүү байшинг дөргиж ганхтал хүчтэй мөргөлдөн эхлэх нь тэр. Ялагчийг тойрон хүрээсэн хүмүүсийн дотроос мөнгөний өг, муунах, битгий өг тийм, жи шударгаар олж авсан мөнгө шүү тийм, бузаргуулгайч мөнгөний өг гэх мэт янз бүрийн үг хэлцгэн хашгиралдана. Нөхөрсөг зөвлөгөө цээртэй хараал холилдож байлаа. Мөргөлдөн бүр нийтийн зодон болж хувирах осолтой болов. Тимийн талынхан гардах мөнгөнд хүний сувдаг гар хүргэхгүй гэж дээр өргсөөр байж усан хулган болтлоо хөлрөн ядарчээ. Тэгээд нэг удаа төр буулган дахин өргөх хооронд хүмүүс шүүрч цаасыг нь урахад тийм мөнгө арай чарай сэгсэрч амжив. Тинхүү дор буй хүмүүсийн толгой дээр мөнгөн бороо хаялах шиг боллоо. Дараа нь унжирсан яршигтай маргаан дэгдэв. Мэри бошоохон дуусаасаа ганц ч болтгоо бүжиглэх юмсан ийм дэмий юмар юу хийх вдэ гэв. Шүүгчдийн эндрийг хүмүүсээс арайгаж чөлөөсний дараа журмыг сахиулагч даамал тагтны захад очиж чимээгээ хаyd хэмээн гараа өргөж байна. Хүмүүсийн уур хэлэн намдав. Энэ өдрийг нөхөрлөл ах дүүсэг ёсны өдөр болтугай гэж шүүгчдийн зүгээс тогтоолоо гэж нөгөө хүн өндөр дуугаар зарлав. Хүмүүс шуугилдаж зарим нэг нь алга ташина. Зүйтэй зодоон сүнтгвэ бүдүүлэг ёс сүнтгвэ гэлцэн. Ийм учраас шүүгчд дахин 25 долларын шагнал бий болгож дахин уралдуулах болов гэж нөгөө даамал нэмж хэлэхэд олон 10 хүн тимийг яах гэж байна. Түүнийг дээрлэхэж байна. Шүүгчд сүнтгвэ гэж сүртэй хашгиралдав. Журам сахиулагч дохио өгч олныг тайлгаруулан үзэгч олны хүслийг дагахад бэлэн байдаг шүүгч нар Тимоти Макманус чгүй төрүүлбэл мөнгө авах гэж шийдлээ гэв. Муухай юм хийцгээж байна да. Тимийг уралдаанд дахин оруулж болох байсан бол түрүү нэл тэгж шийдэх байсан. Тэгсэн бол мөнгөө ямар ч маргаангүй авах л байсан гэж Бил дургуйлах нь. Хаддаач хөрөн үст үзүүлээд өгнө доо гэж Берт сэтгэл хөдлөн хэлэхэд Бил тийм ч өөрцгүй. Уур нь хөрч өгөхөө мэдэхгүй үзэлцэх байлгүй гэв. Үймэлдэх олон хүнийг уралдааны замаас зайлуулах гэж бас 15 минут болоход нөгөө хар хөрөн үст хоёроос өөр уралдах хүн гарсангүй. Нөгөө гурав нь уралдахаас татгалзжээ. Миний бодоход тийм мэрэгжлийн тамирчин тун сайн гүйдэггүй юм. Гүйж байгаа байдлыг харахад андашгүй. Та нар хараараа гайгүй гэж Бил хэлв. Тийм хагас тойрог гүйж 5 алхмын зайтай тасарч төрүүлээд энэ зайгаа алдалгүй сайхан гүйсээр барианд ортож ирэв. Гэтэл ухаагийн бэлд байсан манай хэдийн харалтаа хурч ирэхэд ёстой санаанд оромгүй хачин болох нь тэр. Дэгжин хувцалсан саваа шиг нарийнхан таяг барьсан залуу гүйх замын дотор талд зогсож байжээ. Тэр хүн олны дотроос содон харагдана. Ажилчин ангийн хүн огт биш. Хожим Берт түүнийг бүжгийн дэгжин багш шиг харагдсан гэдэг байсан бол Бил дээрэнгүй итгээд шиг харагдсан гэдэг байлаа. Тимийг гүн өнгөрдгийн даваан дээр тэр итгээд барьж байсан таяга гэнт хөлрөн шидэв. Тим толгоогоор годройтон тоос шараа босон унлаа. Төр зур хүн бүхэн гайхан чив чимээгүй болов. Нөгөө итгээд ч өөрийнхөө үйлдсэн бузар хэргийг мэл гайхуу гэмээр харагдав. Чухам юу болсныг
Тэр хүнч ажиглагч олон ухаан ухаартал баггүй цаг өнгөрөх шиг боллоо. Тэгж олон зуун хүн сая л Ирландчуудын дайчин дуу хоолоогоор хашгиралдаж эхлэв. Хөрөн өстөг барин дээр ирэхэд ганц ч хүн алга ташсангүй. Хүмүүс нөгөө таягтай залууд уурлан барьж идэх шахан хилэгнэн шуугалтахад майнер яа идаа гэсэн байртай түр зогсож байснаа гинт тэргэн замаар орж зүхтав. Байрт хойноос нь ингээд зүхт уухаас хаашаа зайлах гайв юу бодож ийм муухай юм хийдэг новш вэ? Алив хэлчи хэмээн малгайгаа тгсэн гараараа занаж байн өглөж байв. Үгүй ер мөн сүрхээ овжин хүн байх нэ. Яах гэж ингэдэг байна? Ловл тоосгоч юм биш тэгээ гэж биэл даажгинсан байдалтай хэлв. Галзуу мэт орилолд нэг хүмүүсээс айж ухаагийн биелүүд харахурдаараа хумгүй замдаган зүхтах тэр залуу яг анч нохойд хөөгдөж буй туулаа мэт харагдана. Тэгсээр ухааг өгсөн даваад модон дотор орон бараа тасрав. Араас нь өшөөг авах гэсэн 100 хүн амьсгаад нь нэгсээр явна. Хэн улсын байж байгааг хараач. Тэр хүн энд юу болж төгсөхийг үзэлгүй алга боллоо. Азан дутаж дээ гэж биэл хэлв. Бэрт бүр жигтэйхэн ундууцаж дороонд өвцсөн хурдан хүнийгийн шагналаас 2 дахь удаага залхаа муу аргаар хасаж доромжилсанд Оклендийнхэн үнэхээр их ууралжээ. Саяны энэ явдалч гэсэн Фрискогийнхны эргэл зээгүй зохиосон бузар хэрэг гэж бодоцгоо. Тэгээд Оклендийнхэн Сан Францискогийнхны цусын холихоор гар зангид нь занаж эхлэв. Үнэн дээр нөгөө талынх нь тийм муухай юм хийгээгүй хэрн эсрэг итгэхэд ихэнтэй бираа үцхэд бэлэн байв. Тиймэрхүү бузар юм хийгээгүй атал хийсэн гэж гөрдөх нь уг бузар явдлаасаа дормт санагдах аж. Түүнээс гадна индианчууд хичнээн цагийн турш залхаж ядартлаа дими хүлээсэндээ одоо бие барихыг нэгэнт болж 5,000 эр тийхүү тулдаанд орохоор уулгал нь тэмүүлв. Бүсгүйчүүд нь тэдэнтэй хамтрах болжээ. Дайн тулааны уур амьсгал бүхнийг хамрлаа. Хүмүүс дайран довтолж эхэлснээ эсрэг дайралтанд түргдэн ухрах, дахин сөрөг давшилт хийх зэргээр үзэлцэж эхлэхэд чадал муутай анги нэгтгэлүүд нь уулын бэл бараатан шилээхэр болов. Зарим хэсэг нь хуурам эхлэх арга хэрэглэн мод хадны завсар хооронд дур орж партизаны дайнд шилжин анхаарал суларсан газраар нь гин довтлно. Визэл цэцэрлэгийн захиргааныхан дэг журам сахиулгаар хөслөн авсан 10 цагдаад байлдагч 2 талынхан хүч хайрлалгүй сүрэн тулдаж байв. Цагдаа дуртай хүн гэж ер нь байдаг болов уу гэж бээр тэнэж хэлэхдээ цусан тогтохгүй байгаа шархацсан чихээ альчуураар дарлаа. Арын бут сондуул тас няс хийх чимээ гарахад бээрт хажуу тийш ухсхийн харвал тас зууралдсан 2 залуу газрын уруу өнхөрч дээр нь гарч амтсан нэг нь доорхныгоо нүдэж байхаагаад бас нэг эмэгтэй дагаж өөр омгийн хүнийг харааж зөвхөн зодтолдож байв. 2 дахь удаагийн уралдааны үед болсон муухай явдлын дараа шүүгчид өөрийн өндөрлөг дээр галзуу мэт дайрах олны өмнөөс эрлэхийг тулдаж байсан боловч өнөө мө барилгын сүулдэ тэсэлгүй нөр. 2 дугаар хэсэг төгсөв.